Улсын их хурал засгийн газарт хүргүүлсэн. Энэ тогтоолд хамтарсан засгийн газрыг огцруулах, чадахгүй бол улсын их хурал өөрөө тарах, замын оюутлогын гэрээ хүчингүй болгох, 5 толгойг 100% ард түмний мэдэлд өгөх гэх мэтчлэнгийн тодорхой асуудлуудыг биелүүлэхийг шаардсан байгаа. Энэ шаардлагын хариуг авах хугацааг тодорхой заагаагүй боловч нэн даруй авах хүртэл жагсаалаа үргэлжлүүлсэн хэвээр байх гинэ. Манай сэтгүүлч хөдөлгөөнийхний тавьсан шаардлагыг хэрхэн хүлээж авч байгаа талаар улсын их хурлын зарим гишүүдтэй уулзаж байр суурийг нь сонирхсан юм а. Тэгэхээр иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс засгийн газрыг огцруулах шаардлага тавьсан байна. Тэгэхээр энэ шаардлагаа улсын их хурл биелүүлж чадахгүй бол өөрөө тар гэсэн одоо бүхий шаардлагыг хүчигдэр улсын их хурл засгийн газарт хүргүүлэлтэй. Энэ шаардлагыг ер нь та юу гэж үзэж байна? Ер нь арчилсан улс оронд байдаг л шаардлага шүү дээ. Ер нь бол тэгэл тэр засгийн байгууллага нь үйл ажиллагаа явуулж чадахгүй, хавд иргэдийн амьдрал өдөр ирэх бүр одоо улам бүр дордож байгаа. Ийм нөхцөлөд бол би бол зүйсний шаардлага гэж үзэж байгаа. Өнөөдрийн хамтарсан засгийн газрын үйл явц бол үндсэндээ бол одоо маш шаардлагатай төвшөнд хангаж чадахгүй төвшөнд л явж байна шүү дээ. Тэгээд стандарт улсын төрийн тогтолцоог бол өөрчилж тэр байх ёстой тэр стандартад нь нийцүүлж тийм ээ. Засгаа байгуулах ёстой. Нэгүгээр хэлбэл олон шиг засгаа байгуулад үйл ажиллагаа явуул. Цонхон шиг хяналтаа тавиад явъя л гэсэн. Энэ зарчмыг анханаас нь хэлж ирсэн. Өнөөдөр ч би энэ байр суурьнд хэвээрэл байна. Иргэний хөдөлгөөнүүдийн тавьсан шаардлага дотор бас оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгох, мөн 5 толгойн ордыг ард түмэнд 100% эзэмшүүлэх гэсэн ийм шаардлагууд бас орсон байлаа. Энэ дээр ер нь та улсын хурлын гишүүний хувьд хэр зэрэг боломжтой гэж үзэж байна? Боломжтой. Ягаад гэхээр би одоо Монгол Улсын ерөнхий сайдад асуулга тавьсан. Асуулга тавиад бас 6-7 сар болж байна. Өнөөдөр оюутлогын гэрээ бол үндсэндээ бол монголчууд ашиггүй, гадныханд ашигтай, зөвхөн гадныханд үйлчилсэн ийм л гэрээ болчиход байгаа шүү дээ.